За та бүхний өдрийн хамрын нэрээ өнөөдөр би Монголын орчин үеийн хавцлын сэдэв яруу найргийн шин шинжийн талаар Базар Заадын Баттулгын мөнгөн шөнөө шүлгийн жишээ ярья. За дөрөвдүгээр соёлд монголчууд яруу найргийн нэм эрхний баялаг уламжлалтай болсон тийм. Монголчуудын ам болон бичгийн зохиолын аль аль нь найруулгын өрмөц айзын хэмжтэй байдаг. Энэ талаар энэ уламжлалын тухай манай нэртэйгэн ирээдүйн өвний уламжлалтай холбож хөрөл болоод орны уламжлалтай холбож тайлбарласан. Монголын орчин үеийн яруу найргийн сэтгэлгээний хөгжил Азийн утга зохиол төрүүлэх түвшинд хүсэн хэмээн Азийн утга зохиолын анхны шагнал манай нэг яруу найрагч Уранхаа хүнсэн байдаг. Монголчууд бол найрлаг сэтгэлгээтэй ард түмэн. Монгол хоёр хүний нэг нь шүлэгчдэг, нөгөөх нь нууцаар шүлэгчдэг гэсэн үг юм. Энэ байдал үнэхээр үндэсний онцлог шинж хэмээн өгөөд Монголын яруу найргийн уламжил үндэсний сэтгэлгээ харилцан нарийн холбоотой мөн илтгэх юм аа. Үүнээс уламжлаад яруу найргийн төрөл зөвлөж олон тэгээрийг үнэлэх шалгуурч бас олон шинжил байж ирлээ. 20-р зууны 20-ад оноос Монголын яруу найрагт өргөний шүлэглэл хэлбэрч уламжлалт болон өргөний онцлог хоёрын тусламж шинжит яруу найраг боловсрч хөгжиж ирсэн. Гэвч 21-ээс 91 онд Монгол улс тухайн улсын тухайн үеийн зөв толгойд улсын иргэшээ байж социалист үзэл сурталыг л номлодог байсан яруу найраг бүрэн зохиолын сэтгэж мөнөдөөс нь нэг тодорхой байлээ. Харин энэ 70 жилд уянган яруу найраг, иргэний яруу найраг, ажлын яруу найраг гэх мэт үзэл суртал шууд хаш биш сэдвийн яруу найраг маш сайн хөгжиж сонгодог шинж бүхий болсон бөгөөд яруу найргийн сэтгэлгээ, ур чадвар өндөр түвшинд хүрсэн юм. 90-ад оноос үзэл сурталын хяналт дөгөө болж, урлаг соёл, утга зохиолын бүхий салбар сэдв бүрэн чөлөөтэй болсон учраас яруу найргийн шинж ихээхэн өөрчлөгдсөн. Шүлгэлсэн чөлөөт хүрнэл Монголын яруу найргийг тодорхойлж буй энэ цаг үе Монголын яруу найргийн үндсэн гайхамшигт шинж болох уянга үнэхээр өгүүлэгдэж ийм шүлгийг монголчууд самбалзалтай. Мөн үүний зэрэгцээ сэдвийн чөлөөт байдаг шүлэглэл зүйн шинжийч хүн шаардах болж энэ бүх шалгуурт нийцүүлж бичин гэдэг яруу найрагчаас их авиас чадвар шаардах боллоо. Энэ байдлыг ч өнөө үеийн яруу найрагчид сайн мэдж байгаа. Яг ийм цаг үед 2016 онд яруу найрагч Базар Заадын Баттулга мөнгөн шөнөө гэдэг шүлгээ бололцоом яруу найргийн наадам уншиж энэ шүлгээрээ нийтдээ 8 дахь удаага бололцоомын тусгаар ажил шагнал яруу найрагч хүрсэн юм аа. За энэ алдарт шүлгээ хэрхэн бичсэн тухайд яруу найрагч маань ийм үг өгсөн. Үхчээр гэж зүүдлээд тэгээд одоо их олон хоног зүүдлсэн учраас нэг өглөө босохдоо бодсон юм а. За одоо яах вүлээ? Яг энэ бодлоо тэр чигт нь шүлэг болгоод гаргаад байя гэж бодоод тэгээ үхлийн сэрүүлэг хангинахаас өмнө гэдэг бүлэг шүлгүүд одоо дандаа л одоо үхлийн сэдвтэй ийм шүлэг бичсэн. Тэр дунд бас багтсан нэг шүлэг маань бол мөнгөн шөнөөр гэдэг шүлэг маань юм байгаамаа. Нэг л өглөө босоод ирэхэд тэр бодол маань алга болцсон байсан. Тийм учраас одоо за ингээд нэрэ гаргах нь зөв юм байна. Одоо энэ бодолтойгоо шүлэг болгож гаргаагүйсэн бол ийм бодолтой өргөлж яваад байх бас их хэцүү юм байна. Олон ялах нойтон өөхөдтэй хэлхүү, амьдрах урам зориг дүүрэн юу хэлхүү, эд одоо бүтээн төрөх залуу сайхан, эдэр сайхан насан дээр яваагаа хэлхүү. Тэгээд ч одоо ер нь бол олон сайхан яруу найрагчдын нэг хэлсэн нийтлэг нэг санаа байдаг шүү дээ. Хамгийн сайн шүлэг бичээ гэвэл одоо
За чи маргааш өхнээ одоо би ингээд өхөхийнхээ өмнөх агшныг агшин шиг ингэж мэдэрч бичээ. За энэ шүлэг Монгол оршигчдын нэгээр их алдарсан саяын яруу найрагчийн өмнө хийж байгаа мөнгөн шөнөөр шүлэг. Тэгээ хүмүүс одоо ч гэсэн олор цомд төрүүлсэн шүлэг гэж зарим хүмүүс ойлгож байдаг. Тэгээ он цаг болрох тусам улам үнэлдэг болж байгаа юм шүлэг. За энэхүү шүлэг нь манай орчин үеийн хагцлын яруу найргийн шин шинжийг илэрхийлж байгаа төлөөлөл шүлэг гэж үзэх үндслээд байна. Юуны өмнө сэдвийн чөлөөт байдлын өрмөц тусгал болсон шүү. Үхэл хагцлын сэдв манай яруу найрагч ер нь түгээмэл биш. Энэ нь монголчуудын илэгдэл сэтгэлгээнээс үүдэлтэй. Сүрэг сэжиглэл зүйлийг шүлгэх нь ойлгож жирийн ярианд хийхийг зэрлдэг сэтгэлгээтэй ард түмэн учраас өөрийн үхлийг зөвлөсөн шүлэг нэг цоо байх нь аргагүй юм байна. Орчин үед сэдв чөлөөт учир ялангуяа залуу шүлэгчид үхлийн тухай бичгэн зүүн боловч байдаг. Гэхдээ үүнд нэг зүйлийг заавалж ойлгох ёстой. Ер нь үхлийн тухай, ерөнхий үхэл хийдэг юмний тухай ямар нэг хэмжээгээр хөндөж бичих эсвэл чухам яг өөрийнхөө үхлийг зөвнөж бичих гэдэг нь хоёр тус тустай өөр зүйл байна. Энэхүү ихтгэл тухайлан онцлог яруу найрагч Баттулгын уг шүлэг нь сайн сайхныг эрхэмлдэг бэлэгдэл сэтгэлгээд монголчуудын хувьд харьцангуй зээрлэлт сэдийг сонгоснороо өөртөө баггүй эрсдэл үүсгэсэн бөгөөд шүлэглэх ур чадвараас нь бүх зүйл шалтгаалж байсан. За яруу найрагч энэ шүлгийнхаа тухай энэ орчлон бүхэлдээ уйдгар болоод хагцал зовлондоо нэгэд учирсны эцэст хагцхан тодорхой орчлон гэрэл гэгээд сайн сайхныг дуулах ёстой гэж би боддог. Миний мөнгөн шөнөөр шүлгийг одоо хүн Баттулга оршлонгоос явж байгаагаа дуулжээ гэж хүлээж авсан байдаг. Гэтэл энэ шүлэг хүмүүсийн зүрх сэтгэл хамгийн их хүрүү гэдэг нууцыг би хэлье. Мөнгөн шөнөөр би холыг зорино мөрөөдөө бүдээ үлдээчээ амьдрал гэгээн дуусна. Ийм аяллаа бодхоор сэтгэл нэгэл дэмслээд ирж буй цагийн тухай асгаруулан дуулмаар бодогдно гэдэг дөрвөн мөртөө эхлэл төгсгөлөө зангидсан учиртай. Уцах цагийн тухай шүлэг биш, ирж буй цагийн тухай дуулж өөрийгөө хамгаалах хаалтыг хийсэн юм шүү дээ гэж яруу найрагч хэлсэн байна. За энд нэг зүйл тодорхой. Яруу найрагч юу бодож бичсэн нэг хэрэг түүнийг бас тайлбарлах нь бас нэг өөр хэрэг. Гэхдээ магадгүй яруу найрагч монголчуудын бэлэгдэл сэтгэлгээр сэвтэхий гэж бодлоо тайлбарлах нь нэг хэрэг бөгөөд уншигч олон хэрхэн хүлээн авах нь яруу найрагчаас хамаарах зүйл биш юм. Шүлгийн агуулгаас энэ шүлэг бол хагцлын дуул шүлэг гэх нь тодорхой бөгөөд шүлэглэх зүйн сэтгэлгээ аргын хувьд нэг эерэг өөдрөг дуулал шинжтэй болсон шүлгийн төрөл зүйн эрдэм оршиж байгаа юм аа. За шүлгэсэн чөлөөт хүүрнэл манай орчин үеийн яруу найргийн шинжийг тодорхойлж өгнөө үед Баттулгын энэхүү дээр нэг уянгалаг төрөлцснараа үнэхээр онцгой. Энэхүү уянгал нь романтик сэтгэлгээ, эвэргөө, зөөлөн, эврэнгүү, өөдрөг айс, яруу хэрэглүүрүүдээр илэрч байна. За романтик шинж нь хагцлыг эрүүж шууд бус утгаар илэрхийлснээр харагдаж байна. Холыг зорино аниргуун гэгээн дуулсан тэнгэрийн гэрэл хаалгыг аяархан татгаар зорино ийм аяллаа бодхоор тэрлэгээ тайлах шиг тавилан аргадаж тайлгаруулсаар бодно. Надтай зүрж ирэх нялх игрийхэн бүхэнд нарны галтай биерээ хайр тэрлэж үлдээ. Онцгийн сонин тэр аялал
зүрхэн дотор мөрлөн одож байхдаа мэдрэх зөнгийн бүрээ ханган дуусгаар аялын цаг дохиолсныг мэдэрнэ. Бурхны мэлний гэрмэд гэрэлтээр жингийн сүх ирчигснийг ойлгоно. Өөрийн биеийг тэрлэгшгээ тайлж боллоо. Холын хол аялалд орохын тэр цаг. Гэх зэргээр энэ шүлэг бол үхэлдээ үхэл хэмээх шууд удахыг шууд бусаар буюу яруу хэрэглөөр болох тропоор адилтгал зүүрлэлээр хийсэрлэн яруу найргийн аргаар илэрхийлсэн. Эдгээр шинж орчин үеийн толгой холбосон шууд хүрэлээс ялгарх үндсэн шинж нэ. Үхэлдээ үхлийн тухай 9 бадаг 36 мөр 240 даруй үхэлдээ энэ найр үхэл үхэх гэдэг үг нэгч байхгүй. Нэгч байхгүй байгаа ингэж үхэл хийх шууд утгыг шууд бусаар яруу хэрэглээр илэрхийлсэн энэ шүлгийн онцлог байна. За шүлгийн охины мэд нууцлаг инээмсэглэл одор одны дохио бинэ. Ансах таах үнэн өндөр зайны ансах үнэн. Гэх бүрийн одны дохио заяаны ансах гэх хоёр ажиглал нь одож байхдаа тэдгээрийг мэдрэхийн тэмүүлэлд хөтлөх маш чухал үүрэгтэй яруу хэрэглэл юм байна. За бүтээлийн ахуй үхэлдээ хийсвэрлэлийн романтик илэрхийлэлт ахуй бөгөөд энэ шүлгийн сэдвийг буюу үхэл арцлын сэдвийг нэг ийрүүлэн бадрангуй тэмүүлэлт шинжтэй болгосон нь Монголын орчин үеийн яруу найргийн өвөрмөц үзэгдэл бөгөөд тойролцоон хот уянгын яруу найргийн шин шинж сэдвийг нь онцлбол хагацлын уянгын шин шинж гэж үнэлнэ. Энэ найр бол үхэлдээ романтик дүрслэл хийсвэрлэлээс бүтсэн шүлэг. Найрлаг сэтгэлгээд ард түмний шүлэглэл зөөд хүмүүний сэтгэлийн уян олон талаар өвөрмөцөөр илэрхийлж аргагүй. Монголчууд бол маш бэлэгдэл дартав. Ялангуяа шүлэг найргаар илэрхийлэх зүйл бэлэгдлийг нэм эрхэмж сөрөг санаа утгын зүйлийг нэм эерүүлж илэрхийлдэг. Чухам үүнд яруу найрагчийн сэтгэлгээний онцлог ур чадвар оршиж үгээр үнэлж үнц нь тодорхойлогдож байдаг. Одоо үед Монголын яруу найргийн гол шинжийг шүлгэлсэн үүрнэл эзэлж байна. Ийм шүлгийн эхлэл тэртээ 1930-аад оноос эхлээд бөгөөд үе үед манай нэрт яруу найрагчид судлаач анхааруулan бичсээр ирсэн гээ. Тухайлбал нэр судлаач Цэмо шүлэг яруу найраг хоёр хоорондоо бас ялгаа бий гэж хэлж болно. Шүлэг бүхэн яруу найраг хараахан биш. Шүлэг жинхэнэ яруу найраг болохын тулд гүн гүнзгий санаатаа гоо сайхны өндөр сэтгэлгээтэй уран яруу бичлэгтэй байх шаардлагатай хэмээн биччихлээ. Залуу шүлэгч нарт зөвлөгөө өгөн ингэж биччихсэн. Энэ үг одоо ч ач холбогдолтой хэрэг. Шүлгийн мөрийн ихэнх үеийг ихэн аяар ажиллах нь шууд бүрнэн өгүүлж байгаа учраас ялангуяа сэтгэлийн уян өгүүлэгдэх болж байгаа энэ цаг үе яруу найрагч Баттулгын мөнгөн шөнөөр шүлэг гарч тухайн орны Монголын шилдэг шүлгээр шалгарсан юм а. Үхэл хагцал тулгарах гарцаагүй бодит үнийг мэдэрч түүнийг өгцсөн сэтгэлийг хүчлийг нэг уянгалаг ур чадварлаг нэг эерэг илэрхийлж чадсан учраас Монголын орчин үеийн яруу найргийн төрөлхтөд маш содон бүтээл болж чадсан байна. За ингээд шүлгээ талхалыг шүлгээ сонсноо. Мөнгөн
шөнөөр би холын холыг зорино. Мөрөөдлөө үүдээ үлдээчгээд аниргуун гэгээн туулсан. Ийм аяллаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд ирчгөө цагийн тухай асгаруулан дуулмаар бодогдсон. Тэнгэрийн гэрт хаалгыг аяахан татхаар зорино. Тэрлээ тайлах шиг тавилан аргадж тайлгаруулсаар одно. Надтай зурж идэх ялах инхрийхэн бүхэнд нарны галтаа хийгээд хайр тэрлэж дээ. Эхлэн замхралч төгсгөл нь эхлэх орчлон юм. Ээж нь охиндоо эргэж төрдөг хорвоо юм. Дуун намдавч цуурайн шуран хайрдаг ертөнц юм. Дуртатгалын шидэт бүрээр ирээдүйд зарчих танилан юм. Охины минь нууцлаг инээмсэглэл болор одны долоо мөнийг онцгой таах хүү минь өндөр заяаны онцгой мөнийг бодож байхдаа мэдрэх ямархан болж санахаар онцгийн сонин тэр аялал зүрхэн дотор хэлнэ. Зүсэрчгүй борон дундуур одоохондоо би зүсэрчих юм. Зүнгийн бүрээ хангинан дуусгаар аялын цаг тохиолсныг мэдэрнэ. Удирчгүй цасан дундуур одоохондоо би удирчих юм. Бурхны хэлний ирмээд гэрэлтээр жингийн сүх ирчихснийг ойлгоно. Өөрийн биеийг тэрлэгшээ тайлбарлах. Өг бүхнийг багтаасан цагаан зурсыг дагаад холын хол аялал тодохын тэр цагт минь хорвоо дээр нэг л онцгой нууц хэрээрээ эндээ алтан шийд ороогоод ордоо ногоо идчихсэн ч арааны шүс асгармаар амтд тошлоо урж байна. Амьд явнаа гэдэг юутай нандин агуулга хүний амжиж мэдрэхээр би одоохондоо алхачих юм. Нүднээсээ дотогш харах гээд дааны гэрэлд сүмийж суулаа. Нүцгэрч муу модны дотор цагаг эргүүлээд жиндж суулаа. Хайртай гээд хич зүрхлэлгүй харамлас хийгээд ранхаж суулаа. Халуун бодлынхоо зүм өөрийгөө хамжаад үртийж суулаа. Мөнгөн шөнөөр би холыг зорин мөрөөдлөө үүдээ үлдээчгээд аниргуун гэгээн болсон. Ийм аяллаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд ирчгөө цагийн тухай асгаруулан дуулмаар бодогдсон доо.